Сайн байцгаана уу? Эдгмэргүй ихтэй подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид Христэд итгээд хүмүүс сайн хүн болдоггүй гэдг нь эдгмэргүй маа гэсэн сэдвээр Солонгос дахь Global Mission Христийн чуулганы пастор Ноён Отгонбаатрыг урьж авчирсан байна. За тэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргье. За өстө олдоход эцэг үнийг Солонгосоос нэг 10 хоног ирэхэд гяс бариад авлаа гэж. За бас ороход айхтар нэвтрүүлгээр ороод ирлээ гэж. За ямар ч байсан бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За та нартай бас баярлалаа. Та нарын маань бас хийж байгаа нэвтрүүлэг олон хүмүүст бас олон асуултуудын хариулт өгч байгаа. Христийн талаар энгийн мөртлөө амьдралд бас их ойрхон мэдээллүүдийг өгж байгаа хараад их урамсж байгаа шүү. За маш их баярлалаа. Бидний зорилго бол итгэмээргүй гэхдээ гэсэн нэртэй байгаа. Тэгээ шалтгаан нь юу юм бэ гэх юм бол итгэмээргүй зүйлс амьдралд өчнөн байдаг. Итгэхэд хэцүү, итгэхэд амархан. Хүмүүс ихэвчлэн итгэхэд амарханд нь итгэдэг. Итгэхэд хэцүү зүйлийг орхигдуулдаг. Гол асуудал нь бид нар итгэхэд хэцүү эсвэл амархан гэдгээс үл шалтгаалаад тухайн зүйл нь үнэн үү үгүй юу гэдгийг асууж авах хэрэгтэй. Хэрвээ тэр зүйл үнэн бол итгэхэд хэцүү байна уу амархан байна уу хамаагүй байх ёстой. Үнэн зүйлд бол бид нар итгэх хэрэгтэй. Худал бол болиулна. Тэгэхээр бидний итгэлийн шалгуур нь үнэн худал дээр болохоос биш, амархан хэцүү дээр биш. Тэмж учраас итгэмээргүй. Гэхдээ үнэн үү? Хэрвээ үнэн бол бид нар итгэх хэрэгтэй гэсэн юм байна. За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол Христ итгэл хүнийг зөв хүн болгодоггүй гэдг нь итгэмээргүй маа. Уул нь бол хүмүүс ч бодоод байна шүү дээ. Христэд итгээд бас зүг болчдөг те. Зарим хүн одоо энэ Христийн чуулганд яваад нэг гайгүй болчдөг. Христийн чуулганд яваад наун ч архинасаа гардаг гинлээ. Ер нь зөв юм байлээ шүү гэд яриад байдаг. Тэгсэн чи тэгдэггүй гэдгийг нь итгэмээргүй маа. Энэ юу болоо явчих те. За тэгэхээр энэ талаар таньс тодруулах гэдэг юм л та. Сайн хүн болгодоггүй юм уу? Ерөнхийдөө бол яг нэг хүний төлөвшлийн талаар ярьж байгаа бол энд бас бид арай өөр юм ярина. Хугацаа. Зайлшгүй одоо яг нэг бодит амьдралын хөрсөн дээр болж байгаа үйл явцыг ярих хэрэгтэй болно. Гэхдээ Христийн хувьд бол сайн хүн эсвэл зүгээр зөвхт хүн болгодоггүй. Би юу хэлэх гээд байна гэхээр зүгээр сайн эсвэл зүгээр зөвхт хүн болгох тухай биш. Библиэлд юу гэж хэлдэг вэ гэхээр ялангуяа 2 дугаар Коринт номын 5 дугаар бүлгийн 17 дугаар эшлэлдэр. Тиймээс хэн нэгэн Христ дотор байвал тэр хүн шинэ хүн буюу шинэ бүтээл болно. Хуучин байсан зүйл нь бүгд өнгөрч одоод тэр хүн шинэ болсон байна гэж хэлсэн байдаг. Тэр маань юу гэхээр зүгээр нэг юм сайн сайжруулсан, нэг юм засаж залруулсан ийм хүн болгох тухай биш. Иннээс илүү юм яриад байгаа байхгүй. Ард байсан зүйлүүд баллуурдагдаад гэсэн үг шүү дээ. Ард байсан зүйлүүд бүгд өнгөрч одоод энэ бүр байхгүй болоод. За энийг бол ингээд яриулаас их тайлбарлах хэрэгцээ гарах байх. Гэхдээ ер нь бол Христийн яг жинхэнэ мөн чанар бол зүгээр сайн хүмүүсийг олноор бий болгох тухай биш. Тэрнээс илүү агуу зүйлийн талаар ярьж байгаа. Тэр нь юу гэхээр цоо шинэ хүн болгох, шинэ бүтээл болгох тухай гэсэн үг байна. Тэгэхээр энэ бүр давсан утгаар юм биш. Эсрэг утгаараа яг үнэ. Эсрэг утгаараа бол мэдээж сайн хүн болгодгүй юм уугаараа байд ингэж хэлэх гээд байна. Гэтэл давсан утга бол тэр байтугай бүр шинэ яг үнэ гэж. Тэгэхээр шинэ хүн гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Нүс жоохон ойлгомжгүй байна л та. За. Ер нь бол яг шинэ хүн гэдэг нь түрүүний хэлсэн дээр жаахан тулгуурлаа ярихад бол ер нь сайжруулсан хүн бол биш. Аль эсвэл одоо ингээд засаж залруулсан эсвэл зүгээр угаагаад ингээд цэвэрлсэн хүний тухай биш. Энэ нь цоо шинэ болгох гэсэн утгатай. Шинэ одоо мөн чанартай. Шинэ юм чи ямар байдаг вүлээ? Шошго яарлагтай хүртэл байдаг. Яг тэрүүн шиг ингээд шошго яарлагын хүртэл хараад энэ чинь шинэ юм байна штэ гэж хэлдэгтэй яг адилхан тэр хүний одоо илэрхийлэх эсвэл тэр хүнийг тодорхойлолт тэр хүний үндсэн мөн чанар амьдралынхан дээр бүх одоо хундаам гэдэг юм уу зүрх сэтгэлийн гүнээс нь бүрэн шинэ болгоно л гэсэн үг байхгүй. Яг тэр 2 дугаар Коринт номын 5 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлдэр юу гэж хэлдэг вэ гэхээр харагтун хуучин юмс нь бүгд өнгөрч одлоо. Одоо шинэ болсон байна гэсэн утгатай ийм одоо үгсийг хэлсэн байна. Тэгэхээр хэн нэгэн Христэд итгэлээ бол, Христэд найдлаа бол, Христ итгэл дотор ирлээ бол тэр хүн цоо шинэ болно гэсэн үг. Миний хувьд жишээ нь урд байсан Отгонбаатар өнгөрч одоод шинэ Отгонбаатар амьдрнаа л гэсэн үг байна. Сонсоход бол гоё л байна. Бүрэн өөрчлөгдөнө энэ төр гээд. Гэхдээ одоо яаж өөрчлөгдөх вэ? Жишээ нь зүгээр хоёул амьдралтай үзэл да нэг хүн ингээ Христэд итгэндэ. Тэгэнгүүт тэр хүн ундаамаараа өөрчлөгдөнө гэдэг нь яг яана гэсэн үг үү те. Буухгүй
яг уу онлын үед айгүй гоё юм шиг хэрнэ. Амьдрал дээр жоохон буухгүй юм шиг сонсогдож шүү. Яг одоо чиний ярьж байгаа тавьж байгаа асуултыг бас Есүс эзнийг амьдарч байсан цаг ахуйд нэг хуулийн багш ирээд асуусан байдаг. За. Харин тэр үед Есүс эзэн юу гэсэн бэ гэхээр шинэ хүн болох тухай бүр гүнзгий зүйл ярьсан. Дахин төрөх тухай ярьсан байхгүй нэг талаар. Тэгээ нөгөө хуулийн багш бас юу гэсэн бэ гэхээр бас л эргэлдсэн л дээ. Энд ч одоо юу гэсэн үг вэ? Би ихийнхэн хэвлэлээр ороод тэгээ дахиад төрөх тухай яриад байна. Харин нөгөө хуулийн багшд Есүс эзний ярьсан одоо хариулсан зүйл нь юу вэ гэхээр үгүй энэ нь бол одоо хүн ихийнхээ хэвлэлд ороод дахиад төрөх тухай биш ээ. Энэ нь дээрээс буюу одоо бурхны тэр хүч чадлаар тэр хүний өнгөрсөн амьдралд байсан гэм нүгэл, муу зуршил, ялагдаж ирсэн тэр ялагдсан амьдрал бүхлээр оронгоор өөр болоод тэр хүн дээрээс төрөх тухай гэж онцолсон байдаг. Тэрүүний миний дурдсан тэр 2 дугаар Коринт 5 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийн яг дараагийн ишлэл буюу 18 дугаар ишлэл дээр нь юу гэж байдаг вэ гэхээр энэ нь бурхнаар одоо төрдөг юм аа, бурхнаар бий болдог юм аа гэж бас тайлбарлсан байдаг. Тэгэхээр хүн хүнээ өөрчлөх тухай биш л дээ. Хүн хүнээ залруулах тухай биш. Бид бол бурхны бүтээсэн дэлхийн ертөнцид амьдарч байгаа. Бурхны бий болгосон цаг хугацаан дотор явж байгаа. Би бурханд итгэдэг байна уу, итгэдэггүй байна уу? Би бүр бурхны эсрэг тэрсэлдэг байна уу? Хамаагүй. Би эсэргүүцдэг, дэмждэг байна уу? Хамаагүй. Би шууд одоо шулуух хэлэхэд бол бид нэр угаасаа л бурхны бий болгосон дэлхийд амьдарч байгаа. Түүний өгөгдсөн цаг хугацаан дотор амьсгалж, амьдарч, хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа. Тэгэхээр биднийг бүтээсэн тэр бурхан биднийг шинжлэх тухай яриад байгаа юм. Нэг талаараа бүтээгч нь буюу эзэмшигч нь эвдэрсэн байгаа зүйлээ шинэ болгох тухай ярьж байна гэсэн үг. Зөвхөн эвдэрсэн эд ангийн солих тухай биш. Энийг аваад тэгээд цоошин болгоод гаргаж ирж байгаатай адилхан гэсэн үг. За би ойртуулснаар бүдэрүүлчих үү яач байгаа. Яг уу арай деталь асууя л да би. Энэ тэгэхээр нэг юм оюун санааны өөрчлөлт маягийн гэж ойлгож болох уу? Жишээ нь одоо би амьдралаа шинээр эхлэндэ. Одоо хүн чинь бас заримдаа нэг шинэ юм эхлэхээр за одоо студентийн амьдралаа шинээр эхэллээ те алдаж энтсэн бол одоогоо шинээр босоод алахыг гэдэг ч юм уу. Тэр талаасаа гэж ойлгож болох уу? Оюун санааны өөрчлөлт бол яг энэ шинжиллийн нэг л хэсэг нь. За. Тэгээ жишээ хүн зөвхөн оюун санаанаас бүрдэхгүй шүү дээ. Хүн мэдрэмж, үнцэн за тэгээ дээр нь бас яг үхээр одоо мөн чанар та айгүй олон зүйл ингээ бүхлээр шинжлэгдэнэ л гэсэн үг. За яг уу энгийн болгоод амьдралд практик маягаар болсон үйл явдалтай ингээд уялдуулаад ярил би өөрийнхөө тухай ярил л та. Одоо энд байгаа хамгийн ойрхон жишээ нь би өөрөө л байж таарад байна. Тэгэхээр би бол 20 гаруй жилийн өмнө амьдралаа өөрчлөхийг хүсэж байсан. Амьдрал өөрчлөгдөх хэрэгтэй байна гэсэн ийм одоо ирмэлзэлтэй залуу амьдралын утга учир үнцэн би юуны төлөө амьдрахын энэ амьдрал гэж яг юу юм гэдэг утга учирыг хайгаа явж байсан. Тэгэхдээ хайхтаа би зүгээр л нэг эрэл хайгуул хийсэн хүн байгаагүй надад асуудлууд байсан. Тэрийг бас шийдэх гээд. За тэр асуудал бол ер нь зуршлын асуудал байсан, үнцний асуудал байсан. Ирээдүгээ ч гэсэн харах одоо итгэл найдвар гэдэг юм уу, ирээдүг гэрэлтэй, бүрхэгтэй холбоотой асуудал байсан. За яг тэр үед яасан бэ гэхээр би амьдралын утга учирыг хайж явах. Яг тэр эрэл хайгуул дундаа энэ амьдралыг бүтээсэн бурхны талаар олж сонсож тэгээд би яг тэр Христийн цуглааныг ирж хайж утсан байхгүй. Тэгээд би үндсэндээ нэг 5 удаа цуглаанд очсон юм. 4 дээр нь орж чадаагүй. За тэр нь Ганди нэрмж сургуулийн ардалт байдаг мөнхийн хайр гэдэг цуглаан. Тэгээ Монгол урд бас сургуулиас хойш яваад байгаа. Тэгээ би нөгөө гадаа нь очиод их орох гээд байдаг. Тэгтээ бас энэ дотор нэг жаахан санаа зовлууд байсан л та. Юунд санаа зов та? За одоо таньдаг мэддэг хүн амтан тааруул яана. Дээр нь бас миний одоо өссөн төрсөн одоо газар тэр авдаг байхгүй ер нь бол 14 оруулаас ингээл баян бүрдийн тойрог нь авцаал миний өсвөр насны тэр өрнөссөн хашаа дэнжим хүртэл гэсэн. Тийм болохоор бас нөгөө таньдаг мэддэг улсууд намайг тэр сүм рүү орж яваа хараад янз янзаар бодвол яана гэсэн нэг юм санаа зовлууд байсан. Тэгэхээр би гаднаас нь очиж харж байгаа л явчаад байсан л та. Нөгөө огич одоо хоол гордод ороод байгаа юм биш үү? Тэгээ бодчихгүй юу гордод оров гэд ямар ч нэг таагүй юм ярих үү тэгээд. Тэгээд 4 удаа ер нь очисон. Гаднаас нараа явцсан. Нэг удаа дахиадсан ч дахиад ингэсээр байгаа 4 удаа очлоо. 5 дахьт нь очиод ер нь орыг шийдсэн. Гэхдээ миний дотор бол юу байсан бэ гэхээр нэг амьдралаа өөрчлөх гээд байгаа эрэл хайгуул яваад байна шүү дээ. Амьдралын утга учирыг ирж хайгаад байна шүү дээ. Дээр нь ингэж амьдрмаар байна. Би арай л нэг дүнгүүр хүн шиг амьдрмаар байна. Ялагдаад байгаа энэ зүйлүүдэд ялахад би өөрөө бол энийг дийлэхгүй байгаад байна. Тэгээ надад яг нэг туслах хүч хэрэгтэй байна. Тэр л энд байх шиг байна гэд ирж хайсараад очсон гэсэн үг байхгүй. Тэгээ 5 дахьтны яваад очсон чи яг тарж таарсан л та. Тий. Тэгээ үүдэнд нэг юм том гэцтэй
ихч байсан. Жирэмсэн. Тэгээ нөгөө ихч таарад өө чи анх удаа ирж гэнэ үү тэгж гэн. А би чамд нэг урилга өгье. Эх 7 хоногт нэг юм концерт залуучдын соёлын төв дээр болно. Одоо бол Улаанбаатар чуулах юм байна. За тэгээ залуучдын соёлын төвд эх 7 хоногт концертод очлоо. Тэр бол Христийн дахин амьсны баярын концерт байсан. Одоогийн шин амьдрал гэж цуглаан тэр концертыг хийжсэн. За тэн дээр тэгээд концертыг сайхан боллоо, дуу хоор явж байна, бүжиг драм явж байна. Тэгвэл тэр бүх зүйл нэг л ямиг яриад байсан. Христ энэ дэлхий дээр ирээд нүгэлтнүүдийн төлөө өгсөн. Тэр бүх өрийг төлсөн. Нүглээсээ болоод, гим нүглээсээ болоод амьдралын утга учир, үнцэн, сайн сайхнаас холдсон. Тэгээ нүгэлдээ дарлагдж байгаа хүмүүсийг тэр өөрийн үхэл ба амьлалтаараа ингээд бүгдийг шийдэж өгсөн гэдэг л зүйл яригдаадсэн. Тэгж явж байгаа дараа нь тэнд номлол явж байна л да. Харин тэр номлол дээр яг миний хайжсэн зүйлүүдийг яриад хэлсэн л да. Юу гэж ярив? Тэн дээр юу ярьсан бэхээр та нарт байгаа энэ асуудал бол зүгээр нэг юм сайн хүн болох гэдэг юм уу? Эсвэл одоо энийг өөрчлөөд оронд нь юмар орлуулчвал болдог гэсэн юм зүйл биш. Энэ бүх асуудал бол ерөөсөө л нүглийн асуудал байна. Бүгднгийн энэ асуудлуудыг нийлүүлээд нэг уутанд хийгээд оноогдсон нэг нэр өгөө гэвэл гим нүгэл байна. Гим нүглээс болоод харилцааны зөрчлүүд, гим нүглээс болоод муу зуршлуудад ялагдаж, гим нүглээс болоод өөрийгөө үнэлэх болон бусдыг үнэлэх хүнлэмж бүх зүйл доголдсон гэдэг талаар яринга харамсалтай мэдээ байна. Энийг та нар өөрсдөө шийдэж чадахгүй. Хүн өөрөө шийдэж. Яаж гэчээгээд мянган сайн үйл бүтээсэн ч нэг ч нүглэн цайруулж чадахгүй. Тэгээ энийг би дараа нь бүр ингээд эргэцүүлж гүнзгий бодсон. Тэр нь юу вэ гэхээр хүн нэг хүнээс 100 сая төгрөг мэхлээд авъя л да. Тэгснэ би нөгөө 100 сая төгрөгнийхөө 1 сая төгрөгөөр 100 мянгаар нь 10 хүнд өгье. Нэг хүний гомдоосон 10 хүнийг баярлуулсан. Би шүүхийн өмнө очиж байна л да. Та нар намайг шийтгэх биш харин шагнах ёстой. Нэг хүн гомдоолоо. Би бүр 10 хүн баярлууллаа. Гэж хэллээгээ шүүх миний бүх хэргийг цайруулахгүй үст. Тэр битгээл би 10 саяар нь 100 хүн баярлуулъя л да. 100 саяхан. Тэгвэл яах вэ? Миний бүх нүглийг цайруулад Улаанбаатарын шилдэг иргэн гэдэг медаль гардуулахгүй шүү дээ. Та ганцыг хохироогоо л үзээд ганц өндөр юм сүртэй ингэх. Яг шудраг шүүх бол яах вэ гэхээр 10 мянган хүн баярлуулсан ч хохироосон тэр хохирлын төлөө зайлшгүй хариуцлага хүлээнэ гэдгийг хэлнэ шүү. Ийм шийдвэр гарна. Яг тийм зүйл ярьсан байхгүй. Мянган сайн зүйл хийсэн ч нэг ч нүглийн асуудлаа шийдэж чадахгүй. Энэ бол муу мэдээ. Гэхдээ сайн мэдээ бол байгаа шүү. Зөв. Буян нүгэл дэнслээд ингээд буян дийлэх юм бол яан маань гэсэн байхгүй. Тэгээд тийм зохицуулт бол байхгүй шүү гэдгийг ярьсан. Тэгээд дараа нь юу хуалдсан бэ гэхээр энэ бол яг Библийн үнэн л дээ. Энэ зөвхөн Библийн ч гэж хэлэхгүй. Энэ бол яг амьдралын үнэн байхгүй. Шудраг шүүгч гэсэн ингэж л шийддэг. Тэгээд дараа нь юу болсон бэ? Сайн мэдээ нь юу болсон бэ гэхээр харин энэ бүгдийг Бурхан амьдралыг дэнсэлдэг тэр нэгэн өөрөө шийдсэн шүү. Тэр ямар ч нүгэлгүй нэгэн энэ дэлхийд ирээд тэгээ та нарын бүх нүглийг өөр дээр аваад нүглийн бүх төлөөсийг өөрийн үхлээр төлсөн. Библийн яг үнэ. Библийн Ром номын 6 дугаар бүлэг дээр нүглийн хөлс бол үхэл. Харин Бурханы бэлэг бол Христ Есүс доторх мөнх амьмөн гэж хэлсэн байдаг. Ром 6:23 дээр хэлсэн яг тэр зүйлүүдийг дурдаад тэгээд хэрвээ хэн нэгэн Христ дээр ирвэл нүгэлтэй үн цэний хувьд бол дороотсон. Өөрийгөө сайжруулах гээд янз янзаар оролцсон ч бүтлгүүтэж байгаа тэр хүний амьдралыг цоошин болгож тэр хүнд цоошин итгэл найдвар, гэрэлгийг, урам зориг, хүсэл мөрөөдөл, мөн чанарыг Бурхан өгнө. Хуучин хүн чинь нүгэлт хүн чинь Христтэй хамт загалмаа дээр үхээд Христийн дахин амьдрал дотор ирсэн тэр итгэл найдвар доторх шинэ хүнийг чи шинэ амьдралыг хүлээж авна гэдэг одоо мэдээ тэнд яригдсан баг. Тэгээ тэр үед би хайж авсан зүйлээ олсон. Тэр өдөр би нүдэн анаад маш энгийнээр Бурхан минь би амьдрмаар байна. Сайн сайхан амьдрмаар. Тэгэхдээ энд сайнаас ч илүү юм их та хэллээ. Зүгээр нэг сайжруулсан, засаж залруулсан хүний тухай биш. Цоошин амьдралын тухай ярьлаа. Та намайг уучлаарай. Миний нүглийг уучлаарай. Энэ яриад байгаа шинэ амьдралаа надад өгөөч. Яг ингэ залбирсан. За тэгээд тэр бүх үйл ажиллагаа дууслаа. Тэгтээ сонирхолтой би энэ залбирлыг тэр олон хүний тунд хийж чадаагүй л дээ. Санаа зовоод. Тэгээ би гараад явсан байхгүй. Гарсныхаа дараа. Гараад гэхдээ юунд биш. За энэ бас хөгжилтэй төгөлтэй тэгтээ миний амьдрал оронгоор өөрчлөгдсөн төв. Яг би босоо гарсан чинь нөгөө намайг өрсөн эгч маань
нөхөртөөгөө хамт ингээд бид гурав хамт зэрэгцээ сууж байсан. Тэгээд явах гэж байна уу гэж асуусан. Тэгэхээр би явахгүйг би 0 ороодохыг гэж хэлээд 0 ороодохыг гэж хэлсэндээ тэгвүү дээр нь тэр газараас явмааргүй санагдсан да тэрв. Яг 0 руу орсон л доо. Тэгээд би тэнд залбирсан. Бурхан минь таныг байдаг гэж байна. Тэгээд энэ зүйлийг шийдсэн гэж байна. Үнэхээр энэ үний юм бол би энэ шинэ амьдралыг авмаар байна. Намайг шинчилж өгөөч. Энэ хийсэн бүх сайн сайхнаа надад өгөөч. Тэгээ би тэндээс гараад явсан. Харин аль хэзээний бүх юм тарсан байсан. Тэгэхдээ би нэг зүйлийг мэдэрсэн. Энэ бол хүн хүнээ залруулаад энэ болохгүй шүү нөхөр минь гэж хэлээл. Нөгөө ой толгоон юу гэдэг вэ? Толгоонд нь ортол яриад. Тэгэл нөгөөт нь ухаарч ойлгоод нус нулимстайгаа холилдоод өсто боли ахаа гэж одоо өөр хүн болъё гэж ухаарж байгаагаас тэс өөр юм байсан байхгүй. Энэ бол ямар нэгэн бодит хүч миний амьдралд хүрээд тэгээ миний дотор нэг юм өөрчлөлт хийчлээ гэж би мэдсэн. Энэ бол зүгээр толгоон оюун санааны өөрчлөлт байгаагүй. Энэ бол яг юм бодиттой одоо жишээ нь салхи нүдэнд харагдахгүй ч гэсэн бодиттой штэ. Хүчтэй эсгэрэх үед яах вэ? Чимээ гарна. Тэр битгэл хүчтэй хөдөлгөөл яах вэ? Модыг үнцээр нь булгаддаг штэ. Харагдахгүй нэгээ салхи байхгүй гэж хэлж болохгүй штэ. Хайрч гэсэн бодиттой. Тэгтээ хайр юм байна, тийм байна, хэлбэр дүрсийг хэлэх аргагүй. Тэгтээ хайр яг жинхэнэ хөдөлж эхлэх үед яах вэ? Бүр хоёр өөр гэр оронд өссөн хоёр хүн хоёулаа нэг гэрт ороод насан туршдаа хамт байна гэсэн амлалт өгдөг үст. Тэгэд яг хоёр өөр орчинд өссөн хоёр өөр хүнийг нэг болгож нэгтгэдэг ийм хүчтэй зүйл хүртэл нүдэнд харагддаггүй боловч бодтой. Яг үн шиг яг тэр нэг нүдэнд үл үзэгдэх мөртлөө нүдэнд харагдах бодтой өөрчлөлт хийдэг амьдралыг бүтээсэн тэр бурхан надад яг хүрсэн гэж би хардаг. Тэгээ би тэндээс гараа авч явах нэг өөр байсан шүү. Тэгэл тэр цагаас эхлээд миний дотор ямар итгэл ирсэн бэ гэхээр би нэг л өөр боллоо. Энд яг жинхэнэ амьд бурхан байна. Энэ зүгээр нэг ёс суртахууны хичээл заадаг газар биш байна. Энэ зүгээр л амьдралын юм сайн сайхан юм хэв загвар гэдэг юм уу, хэмжээс гэдэг юм уу, юм арга барилуудыг заагаад тэндээс хүн хэрэгтэйгээ шүүрч аваа, сугалж аваад хэрэгжүүлээд үр дүнгийн амсдаг юм сургалт тавьдаг газар биш байна. Энэ чи яг бурхан байдаг. Яг бурханы тухай юм биш. Энэ чинь бодтой юм байна гэж би амандаа яг үгэлж явсан байхгүй. Тэгээ би тэрнээс хойш хүмүүст ярьсан Христийн талаар ярьсан мэдэн дотор би дандаа хавчуулдаг юм юу гэхээр бурхан бол үнэхээр бодтой шүү. Энэ бол зүгээр л нэг сайн сайхан үзэл суртал, амьдралын сайхан арга барилын тухай биш шүү. Амьдралыг бүтээсэн бурхантай хүн уулзаад хүн өөрөө хичээгээд өөрчилж чадахгүй амьдралын мөн чанар, үнцэн бүх зүйлээ орвонгоор нь өөрчлөн бурхан дотор цоошин амьдралтай болох тухай шүү. Гэдэг талаар ер нь ярьж авдаг гэсэн. Тэгэхээр би энд юу хэлэх гээд байна гэхээр бурхан хүнийг өөрчлөх тухай л яриад байгаа байхгүй. Тэгэхээр энд ингээд сонсонгууд бас их Европ улсын сонсогдож байна л да. Тэр нь одоо жишээ нь өөрийн оролцоогүйгээр өөрчлөгдөн гэсэн үг үү? Үгүй шүү дээ хөө. Үгүй гэж. Одоо жишээ нь ингээд за одоо уудаг хүн байлаа те архичин хүн байлаа. За тэр хүн Христэд итгэнгүүт яг таны хэлсэн шиг дотроос нэг юм авч хаяад шинэ юм орж ирээд шинэ хүн болоод маргааш нас нуух болчихно гэсэн үг. Үгүй чист айгу чухал юм асуулаа шүү. Наа чи нэг чухал. За би өөр дөр бас ярий та одоо. Хамгийн ойрхон жишээ нь вил байгаа шүү. Миний хувьд. За ер нь бол юм байхгүй. Хүн үертэй усанд урсаж явлаа гэж бодъё л да. Яаж гिचээгээд өөрөө гарч чадахгүй байна. Нөгөө хүмүүс ингэж ярьдаг шүү. Амьдрал заавартайгаа ирдгвэ гэж тий. Би бол яг хуу итгэгч болсны дараа нэг юм ойлгосон. Амьдрал бол уг заавартай ирд юм байна. Тэр бол бурхны үг юм байна. Энд чинь бүх юм байна гэж тий. Библийг ярьж байна л да. Гэхдээ яг Библиэд уулзах хүртлээр бол хүн зааваргүй тууж байгаа. Сайн гэсэн бүх юмыг л оролдож үзэж байгаа. Тэгтээ болохгүй байгаад байдаг. За энэ нь юу вэ гэхээр сэлж чадахгүй өрнөө үертэй усанд урсаж явахдаа яг адилхан. Тэгтээ тэгж урсаж яваа хүнд хин нэгэн гараа сунгаад туслалаа гэж бодъё. Үертэй уснаас гаргаж ирлээ. Тэгтээ нөгөө үертэй уснаас гарахын тулд нөгөө хүн бас яах ёстой вэ гэхээр бас өөрийнхөө гарыг өгөөд зуурна гэсэн үг шүү дээ. Бас бариад тавж матаа. Тэгэхээр бурхан бол хүнд ямар ч тийм одоо юу гэдэг өөрийн гэсэн юм ухамсарт үйлдэлгүйгээр робот шиг гэдэг юм уу сонголтгүйгээр өөрчлөгдөх тийм механик юм одоо юу гэдэг нөгөө механик автомат тийм өгдөгөө гэж би бол харсан. Хүн үндсэн мөн чанар бол өөрчлөгдсөн. Миний хувьд бол. Тэрний дараа би өөрчлөгдсөн ч яг урд нь амьдарч ирсэн дэлхий орчиндөө л байгаа шүү дээ. Өөрчлөлтийг хэрвээ харвал би л өөрчлөгдсөн байгаад байдаг. Найзууд маань хэвээрэл байгаа.
Алхаж байсан гудам хэвээрэл байгаа. Тий. Тоглодог байсан саксны шид хэвээрэл байсан. Нар мандтгаар Нар мандтгаар мандсан. Ижилхэн би 11-р оролтод өглөө болгон сэрж байсан. Тий. Тэгээд яг хүн болгоно л нөгөө янз янзын цагийг туулдаг. Тэр үедээ бас би ч нэг 19-20 байсан үе. Тэгэхээр бас л нөгөө найзуудтайгаа нийлээл тэ фижигнэл одоо янз янзын ууж идэх асуудлууд байсан. Тэд нар ингээд орчин хэвээрэл байсан. Харин надад юу ирсэн бэ гэхээр би одоо бурхан дотор шинэ хүн болсон. Тэгэхээр одоо би өөр хүн болж амьдрах ёстой гэдэг бүр юм юу ирсэн гэсэн үг. Бодол. Зүрхний амьдралын дуудлага гэх юм. За тэгээ би залбирсан байна. Одоо хүнтэй ойлгох болоо да. За юу гэж хэлмээр юм бэ те? Бодол гэсэн үг. Тийм бодол төрөөдсөн гэсэн үг. Тэгээ би нөгөө сонголтууд гарч ирэн штэ. Тэгээ тэр үед яасан бэ гэхээр бурхан миний төлөө намайг шинчлээд цоошин болгосон юм бол. Эсвэл миний энэ тэндээ цоорцсон байсан тэр хувцсыг аваад нөхөж өглгүүгээр цоошин цэвэрхэн хувцс өмсгсөн юм бол энийг би хэртүүлэхгүй тулд сууж болохгүй газар очиж сууж болохгүй нь штэ. Энийг бас би хэртүүлэхгүй тулд явах ёстой газар зөв зохистой амьдрах амьдрал гэж тэр амьдрал одоо хариуцлага надад байна шүү дээ. Тэгээд яасан бэ гэхээр би шийдвэр гаргасан гэсэн үг. Шийдвэр минийх, хөл минийх хаагур алах вэ гэдгээ би шийднэ. Харин бурхан надад зүгээр юм нөхөөс тавьсан дээл биш. Шив шин дээл өмсгсөн л гэсэн үг байна. Шив шин амьдрал өгсөн. Зүгээр энэ тэнд нөхөөс тавиад те стилийн өөрчилсөн дээл биш. Цоошин хэр буртаггүй. Тэгээ би яасан бэ гэхээр тэр дээлийг гамнах хэрэгтэй. Цэвэр цэмцгэр авах хэрэгтэй. Авч явах хэрэгтэй. Тий. Энэ бол надад өгөгдсөн хариуцлага байхгүй. Энэ бол ухамсартай шийдвэрийн тухай ярьж байна. Шийдвэрийн тухай ярьж байна. Уух боломжууд гарч ирэхэд уухгүй гэж хэлэх тухай ярьж байна. Хэд хоногийн өмнө Солонгост маань хэдэн найз нар очиж л дээ. Орой нэг болж итэл бид нар бүр ингээд 89 оноос найжилсан. 89 онд 11-р оруулын байранд ашиглалтанд ороод нүүж очисон цагаас эхлээл найзалж ялаа. Тэгэд орой над руу ингээд видео кол хийж байна л та. Тэгээд ярьж. Оги миний өгсөн сонь сайхан юу байна? Бид нар ингээд Солонгост ирлээ. Үу яа хаагур байна. Найз нэнд байна. Өө инээ тэрэг ярьж яснаа. Чи яасан нөгөө цуглаанда байгаа үсттэй. Байлгүй яах вэ найз минь. Би ч одоо тэгээд цуглаанд яваад бас сайхан явж байгаа шүү. Тэгээ найз нь бас давгүй сайхан гэсэн чи өө мэдж байгаа. Тэгтээ сони юм да. Юу вэ? Хотлаа да ч юм уу гээл тэгж. Яг жоохон халамцсан байсан л да. Тэгээ би юу нь худлаа вэ? Тэгсэн чи анхлаад ингэж уудаг ингэж надад зааж хэлсэн. Одоо өөрөө уухгүй гэж яг уухгүй байгаа юу чи? Өө найс нь сарваж байгаа даа гэлээ. За удлаа олон хавар нэгэндээ гэдэг. Бас энэ тэнд те гусчил байгаа штэ чи. Үгүй тийм байхгүй миний өгшөө. За би танахаар очино би юм аваад очин шалган чамаг гин. Чи шалгах. Тэгээ яг инээлдэл найзууд юм чин те нөгөө маргалдаж биш муудалцаж биш инээлдэл ярьж чинь. Тэгсэн чинь өстой өөр болсон нэгэд те найзаагаа бас харж байгаа шүү. Тэгээ яг тэдний ярьж байгаа зүйлийг ингээ дараа нь их нэртэйгээ би хоёлаа эргцүүлэл ярьсан л та. Нэрэ бодсон чи би бол 20 гаруй жил ер нь уугаагүй. За би бас нөгөө ажлын шаардлагаар гэдэг юм уу ер нь нэг ч уугаагүй. Пяв, арх те сутур хундааны зүйлүүд ер нь хэрэгэлдэггүй гэсэн үг. Хүүхдүүд маань төрсэн цагаас авахгүйлаад аав нь арх өндөртүүлээд арх угаад те гэртээ агсан сухтаа тавиад чимэрхийг хараагүй. Ерөөсө хараагүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол яг харахгүй өөрчлөлт байхгүй. Тэгэхдээ энэ нь илби юм шиг болчоогүй. Бурхан надад цоошин амьдрал өгсөн. Тэгээд тэр амьдралаа хайрлах зүрх сэтгэл тэгээд тэрнийхээ төлөө зогсох шийдвэртэй байх тийм хариуцлага өгсөн гэсэн үг. Тэгээд дараа нь юу болсон бэхээр сонголтууд гэдэг юм уу янз янзын одоо уух юм уруу татлаг гэж бас хэлэх юм уу те. Тийм юмнууд гарч ирсэн ч уухгүй гэж хэлэх тухай байхгүй. Тэгэхээр би бол христчнэрийг нарыг бүр тэгж боддtiin. Бид нар бол хариуцлагатай хүмүүс. Тэ цаанаасаа бүр арх харахаар л огдөг тийм Европсын биднэрт байхгүй. Тэ. Тэгэл арх харахаараа л огоол эсвэл яагаад ч юм хөл өөр тишээ гүйдэг ч юм уу те. Бурхан ухамсартайгаар тэрнээс татгалзах ухамсарт шийдвэрүүд дотор биднийг зогсоосоо гэж хүсдэг. Тэгээ миний хувьд бол би үгүй гэж хэлсэн. Тэгээд олон жил үгүй гэж хэлж байгаа. Тэгээ би ажлын шаардлагаар одоо хөрөм найр гөтлөгч юм уу ингээ байгуулгын шинжил янз янз гөтлөх тохиолдол их олон байсан. Тэрэн дээр ч гэсэн ингээл барайлгүйгээ тэрнтэй. Тэгээ би заримд нэг уучлаараа би уудгүй. За ганцхан удаа өө зүгээрээ өстой хүндэтгээд авчи
гэ тэ баярлаа гэж тавьдаг. Тий. Яг энийг бол миний эргэн тойронд байгаа бүхэн гэрчлэн. За энийг бол би ингэ явсан бол үгүйсээ. Ам юу хэлнэ? Үйлдэл. Тий. Ам одоо бардам гэх юм хаашаа тий. Ер нь бол би яг зоригтой хэлж чадна гэсэн. Тэгэхээр таны ярьсан дээр ингэ жоохон анализ хийгээд үзэх юм бол нэг жоохон ойлгомжтой юм шиг болоод байна л та. За та түрүүн бол ингээд бурхан бол хүнийг шинэ хүн болгоно те дотроос нь юм аваад ингээ өөрчилж байгаа юм шиг. Тэгвэл энэ ухамсаргүй өөрчлөлтөө гэсэн чи үгүй энэ бол хүний шийдвэр дээр тулгуурласан гэж байна. Эхэнд бас та хэлсэн Христ итгэл бол сайхан амьдралын одоо хэв маяг зарчим биш ээ гэж. А гэтэл мэдээж яг шийдвэр гаргахдаа хүмүүс ингээ зарчим дээр тулгуурлан бас шийддэг юм шиг байна. За мэдээж хэрвээ өөрөө хүн сайн шийдвэр гаргаад яваадах юм бол за би ингээ арх уухгүй те одоо бол ер нь болиё бодоо яваадах юм бол ямар ч хүн байсан тэр хүн бол гарч чадна. Голон зүгээр бид нар шийдэхгүй байгаад нэг асуудал байгаад байдаг. Тэгэхээр энэ яг ухамсарт биш гэж хэлэхээр ухамсартай юм шиг. Тэгээ ухамсартайгаар өөрөө ингээ гарна гэхээр бас зөвхөн өөрөөрөө юм шиг. Тэгэхээр хэрвээ хүн яг ингээд өөрөө шийдээд явах юм бол тэнд бурхны оролцоо нэг байхгүй байгаа юм шүү. Тэгэхээр энэ дунд та өөрөө бас төөрцөн явж явах боломж байна уу? За, айгүй чухал асуулт байна. Нэг зүйлийг би эхлээ хэлмээр байна. Бид хоёрын яриа бол яг нөгөө сайн хүн байх, зөв хүн байх руу ер нь жоохон явчлаа. Гэхдээ би сайн хүн байх, зөв хүн байхаас арай өөр давсан юм л ярмаар байна. Сайн хүн байх, зөв хүн байхаас илүү давсан зүйл юу вэ гэхээр бурхан бидэнд санал болгож байгаа юм бол зүгээр сайн амьдрал биш. Бурхан бидэнд санал болгож байгаа зүйл бол зүгээр юм амжилттай, чанартай амьдрал биш. Шинэ хүн гэж миний хэлээд байгаа маань өөр нэг тодорхойлт нь юу вэ гэхээр бурханы авралын тухай яриад байгаа. Аврал. Хүн энэ дэлхий дээр сайн сайхан амьдарсан ч 70 хүрээд 80 хүрээд амьдрал дуусна. Энэ дэлхий дээрх амьдрал. Тэгээд цаашаа яах вүлээ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр Библийн Иохан номын 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл дээр юу гэж байдаг вэ гэхээр бурхан ертөнцийг хайрласан тул цорын ганц хүүгээ илгээсэн. За тэгээд хүүд нь буюу аврагч Есүст итгэсэн хүн мөхөхгүй мөн хамтай болно гэж нэг юм мөн хамын талаарх маш чухал зүйлийг яриад байгаа. Тэгэхээр зөвхөн нөгөө сайн хүн байх, зөв хүн байх талаар бол Христтгэлийн эцсийн одоо зорилго бол ерөөсөө энэ биш л гэсэн үг. Ер нь Христтгэл буюу бурхан бидэнд өгөхийг хүсэж байгаа хамгийн чухал зүйл бол миний шинэ хүн гэж нөгөө тодтогч ярьсан өөр нэг өнцгөр нь бас хэлбэл бурханы авралын тухай асуудал нь яригдж байгаа юм. Тий. Тэгэхээр шинэ хүн болно гэдэг чинь нөгөө яарлагны талаар би нэг түрүү ярьсан шүү дээ. Шинэ юмд байдаг нэг юм бол шошго буюу яарлах байна. Тэгвэл миний яарлаг буюу шошго харьяалал юу вэ гэхээр энэ амьдрал дуусах үед мөнхийн улсад байх буюу бурхны авралын тухай, мөн хамын тухай ойлголт энэ дотор явж байгаа гэсэн үг. Энэ дэлхий дээр 60 70 80 жил амьдраад дараа нь энэ дэлхийн амьдрал дуусах үед мөнхийн зовлонд орвол ашиг нь юу вэ? Гэхдээ энэ нь мөнхийн гэж ярьж байгаа шүү дээ. 10 жил, 20 жил, 70, 80 жилийн амьдралын тухай биш. Харин Библиэлд буюу бурхны үгэн дээр амьдралыг бүтээсэн тэр агуу бурхны үгэн дээр хүн төрлөختөнд хандаж хэлсэн зүйл юу гэхээр хүн бүх дэлхийг олж авсан ч бүх амжилтын эзэн болсон ч дараа нь мөнхийн зовлонд орвол энэ нь ашигтай юм уу үнцэнтэй биш гэж хэлээд. Энэ тэгэхээр нөгөө тамийн тухай хэлээд юм. Тамийн тухай, там деважингийн тухай. Там деважингээд ярихаар авралын тухай яригдчихэв. Төрөний миний ярьсан шин гэдэг зүйлтэй холбож байвал энэ шин гэдэг ойлголтыг чинь хамгийн чухал зүйл нь зүгээр нэг амьдрал шин болоо сайхан болчих жоо тухай биш байхгүй. Харин энэнийг дагалдах бонус нь гэдэг юм уу? Үр дүн гэх юм уу? Тэр нь бол сайн сайхан амьдрал, өөрчлөгдсөн амьдрал, төлөвсөн зан характер байж болно. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр миний харьяалал өөр болж байгаа тухай. Нөгөө шошго ярилганы тухай ойлголттой уялдуулвал би Есүст итгэх үед би мөнхийн улс буюу деважингийн харьяалалтай болж байгаа гэсэн үг. Тэгэнгუთ яах вэ гэхээр хүн мөн чанарын хувьд өөр болж байгаа. Мөн чанарын хувьд амьдралыг үнэлэх үнэлэмж, амьдралыг харж байгаа үндсэг олон зүйл өөр болж байгаа. Тэгээд өргөс авцсан юм шиг бүх юм өөрчлөгдөчихгүй. Тэнд яг эхлэл тавигдаж гэн л гэсэн үг. Бүх юм суур тавигдаж гэн. Суур тавигдаж гэн гэсэн. Нэг талаараа модны үндэс хөрсөн дор байгаа. Юу болж байгааг бид нар мэдэхгүй. Гэхдээ тэр хөрсөн дор яг ингээд суугдсан. Өөрчлөлт явагдаж. Харин модны яг ингээд харагдаж байгаа тэр дээдлийн нөгөө гарч ирж байгаа тэр хэсэг навч мавчтай хэсгийг бол яг үгээр харж байгаа хүн арчилж, урсалж тордох ёстой шүү дээ. Тэ яг үнтэй адилхан байхгүй. Тэр доор байгаа хэсгийг бурхан шийтсэн гэсэн үг байхгүй. Нүдэнд үл үзэгдэх,
За би ер нь ойртуулж яах вэ? Яаж чи Ойртуулж байна, ойртох гэдэг ойлгож байна. Тий. нь. Харин дээр байгаа тэр хэсгийг буюу харагдах тэр зүйлүүдээ бол бид нар өөрсдөө яг нь аврагдсан, бурхан дотор шинэ болсон, мөнхийн улсын харьяалалтай болсон, аврал авсан тэр амьдрал дотроо бид нар бурханы үгийн дагуу авж явж, усалж, тордож, үйл явцын дунд шинжлэгдэх, хувьсах, сайжрах, төлөвшөх асуудал яригдж байгаа. Тэр битгэл юм шүү дээ. Есүст итгэдэггүй мөртлөө төлөвсөн зөндөө байгаа. Бид нар зөвхөн Есүст итгэдэг хүмүүсийг л өндөр ёс суртахуунтай гэж хэлж болохгүй байхгүй. Өндөр боловсралтай, өндөр ёс суртахуунтай, гэр бүлээс авсан хүмүүжил гэдэг юм уу те, маш зөв шударга, ухаалаг, хэлсэндээ хүрдэг, хариуцлагатай. Гэхдээ Христэд итгэдэг хүн зөндөө байгаа шүү дээ. Энэ бол сайн зүйл. Гэхдээ энэ сайн нь хангалттай биш байхгүй. Өөр юу хэрэгтэй вэ гэхээр энэ хүнд нэг л юм дутаад. Тэрэнд ихтэй бүх юм нь байж магадгүй. Тэр нь юу вэ гэхээр бурхан дотор шинэ хүн болох, аврагдах. Нөгөө мөнх хамын тухай яригдж байна гэсэн үг. Ямар ч сайн байгаад, ямар ч амжилтанд хүрээд, ямар ч хүн булган хараад алга ташмаар гавьяа байгуулж амьдэрсэн ч яаж зүтгэсэн хүн өөрөө хичээгээд бурханы авралд хүрч чадахгүй гэдэг тухай Библиэлд бас хэлсэн байна. Тэр үгс үг энэ ч одоо юм гоё зөв шударга айгуу сайхан те нийгмээ манлайлаад хүмүүс сайн сайхныг хийгээ явж байгаа хүмүүс хамт очно гэсэн үг. Ер нь бол би шууд утгаараа бол юу хэлэх гээд байна гэхээр тэр хүмүүсийг буруу гэж хэлээгүй шүү. Ийм хүмүүс олон болох хэрэгтэй нийгэм. Зөв сайн шударга хэлсэн үгэндээ хүрдэг хүмүүс олон болох хэрэгтэй. Гэхдээ би энд юу ярьж байна гэхээр авралын тухай яриад байна. Хэрвээ би авралыг аваагүй бол миний очих газар хаана вэ гэдэг чинь бас өөрөө аюу ойлгомжтой бол явчихна л гэсэн үг. Тэгэхээр би энд за яг 5-ын Деважингийн асуудлыг жоохон хойшин тавиад нэг юм хэлмээр байна. Нөгөө түрүүний миний дурдсан тэр Библийн Ром номын 6-гийн 23 дээр бэлэг гэж энийг хэлээд байгаа юм л да. Энэ нь шалгууртай, өндөр үзүүлэлттэй, гавьяа байгуулсан өгдөг тухай биш. Харин Христ Есүсийн дотор Бурхан нэг бэлэг өгсөн. Тэр бэлэг нь бол мөнх хам юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр бидрээс гарах үйлдэл нь юу гэхээр алгаа дэлгээд төрсөн өдрөөр хүн яадаг вүлээ? Бүжгэлэх юм бол бэлэг авдаг биш шүү дээ. Төрсөн л багт болоо шүү дээ. Тэр хүн шиг алгаа дэлгээд Бурханы хүн болгонд гавьяа байгуулсанд нь ч тэр айл эсвэл жахан балагтай асуудалтай явсанд нь ч тэр хэрвээ зүрх сэтгэлээнээгээд хүлээж авахыг хүсвэл хүн болгонд боломжтой авралын тухай ярьж байна гэсэн үг байна. Энэ аврал нь өөрөө биднийг цоо шин хүн болгодог. Үндсээр нь би бол яг 20 гаруй жилийн өмнө яг энэ авралыг л олж авсан. Гэхдээ би ч олж авсан гэж боддоггүй. Яг тэр ирж хайж байгаа тэр нөхцөл донд Бурхан өөрийг нь танихад яг энэ авралыг таньж мэдгэд надад ингэж одоо ингэ ярьчвал ойлгох нь яг хүмүүс далдуур ингэ чиглүүлсэн гэж би хардаг. Тэрнээс ингээл ирж хайсараа гэж итгэдэг байх нь шүү. Тэгэж итгэдэг. За тэгээ яасан гэхээр Бурханы яг авралыг хүлээж авах үед тэнд миний амьдрал ингээд оронгороо эргэж гисэг болсон. Тэгээ би амьдралын үнсэн, амьдралыг хайрлах, үнэлэх, тэгээ Бурханаас надад өгсөн тэр шинэ амьдралыг хэртүүлэхгүй байх, нандинах, надад өгөгдсөн аав ээж, ах дүүс, найз нөхөд харилцаануудаа хайрлах. Тэр одоо мотивац гэх юм уу те зүйлүүд ингэж бий болсон гэж үздэг. Тий. Тэгэхээр ер нь бол Бурхан бол хүний яг тэр дотор байгаа үндсийг өөрчлөөд тэгээд тэр мөн чанарын үндсэн дээр хүмүүс өөрсдөө яг тэр цаашаа ургах процессыг явагдах үед нь шийдвэр гаргаж тэгээд энэ өөрчлөлт нь яг бүрэн бүрэлдэхүүнээрээ ингэж гоё шинэ үндсээр бий болдог буюу тэгж шинэ хүн болдгоо гэж ойлголоо. За яг зөв. Ер нь үндс өөрчлөгдөх нь л модонд ургах амьд байх гол шалтгаан болдог шүү дээ. Тэгэхдээ үндс бол харагддаггүй. Тэгээ энэ бүх өөрчлөлтийн явцад ирээдүйд хүрэх цэгээ бодохдоо зүгээр энэ амьдралын сайн сайхан биш. Ирээдүйд бас одоо Бурханы өгж байгаа тэр мөнх амьдрал гэж таны ярьж байгаа тэр зүйл рүү хүмүүс ингэж хардаг гэсэн үг байна. Тэгээ энэ нь одоо хөтлөгдөж явна гэх юм бол одоо алсын аргаараа хөтлөгдөнө гэж бид нар энэ дэлхий дээр ярьдэн шүү дээ. Яг тэгж тооцох юм бол бүр тэр мөнхийн амьдралаар хөтлөгдөнө гэсэн үг болж байгаа юм байна шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр тэр утгаараа бол яг ингэ явж байна гэж бодож байна. Түрүүн гэхдээ яг нэг юм хэлэгдэхгүй орхичлоо гэж би бол бодож байна. Жишээ нь яг тэр ингэ нэг юм гоё зөв шударгатай энэ амьдрал дээр яг зөв байгаа. Тэгээ бусдын амьдралд бас сайн сайхныг хийгээд байгаа. Бид нар бол сайн хүн гэж хэлдэг. Тим хүмүүс маань тэгэхээр энийг бас авах боломжгүй гэж та хэлсэн. Гэхдээ тэрийг төр хоошин тавьчлаа. Одоо тэрийг хэлээч. Яагаад болохгүй гэж? Библиэлд яс юу гэж хэлдэг вэ гэхээр зөвхөн Христийн дотор
Боёо яг одоо Есүст итгэх итгэлээр л дамжуулж яг Бурхны өгж байгаа тэр шинэ хүн болох боломж нь ирдэг тухай хэлсэн байна. Итгэлийн талаар хэрвээ бид нар ингээд эргэцүүлж бодвол энэ нь яг юу вэ? За надад нэг 3 төрлийн түлхүүр байна гэж бодъё л да. За. Би машинаа унаад ажил руугаа явахын тулд би машиныхаа түлхүүрийг л хэрэглэх ёстой. Гэтэл хажууд нь надад цефний түлхүүр, гэрийн түлхүүр байна. За би ямар ч одоо сайхан сэтгэл гаргаад, хичээл сэтгэл гаргаад цефний түлхүүрээр машиныхаа одоо машин асаах гэж оролдвол миний шаргуу хөдөлмөрөөс болоод машин асахгүй. Таарах ёстой түлхүүрийг л хийх ёстой. Яг үүнтэй адилхан итгэл бол Тэнгэрийн үдийг нэг түлхүүр гэж бид нар хэрвээ харвал Бурхантай залгагдах, Бурханы тэр аврал, шинэ хүн болох, тэрнтэй залгагдах түлхүүр гэж харвал зүтгэл биш, гавьяа байгуулж биш, эсвэл сайн хүн байснараа биш. Зөвхөн итгэлээр дамжуулан, Христэд итгэх итгэлээр дамжуулан яг тэр үндсээрээ өөрчлөгдөх цор ганц боломж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. Христэд итгэхгүй бол тэр үндэс өөрчлөгдөхгүй гэсэн үг. Яг үнэн шүү. Тэгээ шууд утгаараа тэгжэл бол. Ягаад гэвэл Христ л өөрчлөлтгүй л гэсэн үг. Өөр энэ дэлхий юуч чадахгүй. Юуч чадахгүй гэсэн. Бурхан л хүнийг яг тэгэж үндсээр нь өөрчилдөг. Бид нар яг навчийн тайраад аль эсвэл навчийг нь янзын сайхан услаад гадна харагдах хөнгө төрхийг гоё болгож болно. Тэгэхдээ үндэсний асуудлыг хэрвээ ярил тэрийг бурхан л өөрчилдөг гэсэн үг. Бид нар гаднаа янз янз стилтэй болж болно. Эсвэл гой үгээр ярьдаг байж болно, нийгмийн асраг идэвхтэй байж болно. Ийм хүмүүс хэрэггүй гэж хэлээгүй. Тэр үнэхээр хэрэгтэй. Тэгэхдээ тэр хүмүүсийг ч гэсэн би харахаар зүгээр ингэж боддөг юм. Энэ хүмүүс Бурхны авралыг яг энэ сайхан одоо зан чанар те энэ зүйлүүд нь байгаа ч гэсэн нэмээд Бурхны авралыг авбал ямар чухал вэ? Тэ яг Есүсийн дотор өгөгдсөн амьдралыг бүтээсэн тэр Бурханаас өгөгдсөн тэр авралыг хүлээж авбал тэр амьдралын утга учиртай залгагдвал ямар нандин бэ? Тэгээс эдэ. Одоо хүн амьдралын төгсгөлд бурхан дээр яваад очлоо. За. Бурхан харсан оо чи их сайн хүн байж штэ. Гэтэ явахад там руу гэд хэлэхээр жоохон шудраг бус юм шүү. Ер нь бол яг мөнхийн улс ба там руу гэдэг ойлголт хэрвээ бид нар ярил энэ нь нөгөө гавья шагналтай ямарч хамааралгүй одоо үзүүлэлт гэсэн үг байхгүй. Ямар ч хамааралгүй хүний гавья шагнал яаж амьдэрсэн бахархал махархалтай хамааралгүй. Тэр шудраг бус болчихно. Энэ нь авралын л хоёр асуудал гэсэн үг. Тэ энэ нь юу гэхээр хүн гавья байгуулснараа сайн сайхан амьдэрснараа болцол ямар нэгэн болцол хангаж ээж авдаг зүйл гэсэн үг биш байхгүй. Хэрвээ ингэдэг бол за яг үнэ хэлгээд хэн ч авч чадахгүй байхаар тийм үнцэнтэй зүйл гэсэн үг. Бурхны аврал авч чадахгүй гэж. За ер нь яг ингэж бодъё л да. Хэрвээ Бурхны тэр цоо шинэ хүн болох авралыг 100 сая гэж бодвол. За. Тэгээ энэ тэгээд аль биесээр зарлагдвал энэ дэлхийн бүхэн 100 саяын төлөө үзсэн. За зарим нь зээлэж чамаагүй аваад насаараа зээлээ лизингээ төлөөд аврал аавна. Тэгэхдээ энэ нь 100 саяар ч үнэлэгдэхээргүй асар их үнцэнтэй. Яагаад вэ гэвэл энэ нь өөрөө асар их төлөөсөр бий болдог зүйл. Библиэлд юу гэж хэлдэг вэ гэхээр нүглийн төлөөс бол үхэл гэж хэлсэн байдаг. Нүглийн төлөөс бол үхэл. Нүглийнхаа төлөөсөнд хүн ер нь бол одоо төлбөр нь бол үхэж төлөх тухай. За энэ нь юу гэхээр нүгэл өөрөө тийм их хор уршигтай. Гэм нүгэл нь өөрөө тийм аимшигтай үр дагавартай гэсэн утгыг бас илэрхийлж байгаа. Тэгэхдээ энэ төлбөрийг өөрийнхөө нүглийн төлөө үхэж төлсөн хүн байхгүй л гэсэн. Харин гэм нүгэлгүй тэр нэгэн ирээд дээр нь нүглийн төлөөсөө төлөх тэр нэг нь юу гэхээр өөрөө нүгэлгүй нэгэн байх ёстой тухай. Библийн хуучин гэрээн дээр бол юу гэж энийг хэлдэг вэ гэхээр нэг юм дахны асуудлын тухай бас яригдана. За ойлоо бол одоо ингээд бүр халиад явах юм бол их том өмрүүл олон цаг ярилцах өмрүүл орж байна. За яг тэгэл гоё товчлол яриад та тий. Тэгэхээр ерөнхийдөө бол за арай товчлоод ярил ер нь л юм байна. Мөнхийн улс ба Деважингийн одоо талаар хэрвээ бид ярил те. Там Деважингийн талаар ярил. Энэ нь бол гавья байгуулсан янз янзын зүйлтэй холбоогүй. Энэ нь бол 100% хүн өөрөө хийдэг зүйл биш. Бурхны хийдэг зүйлээ л ойлгож чад ер нь болно. Тэгээд нүгэлгүй нэгэн бүр хуучин гэрээний үед юу гэдэг байсан бэ гэхээр нүглийн төлөө өөс хэвгүй ямар нэгэн толб байхгүй, төрөлхийн гажиг байхгүй тийм одоо амьтны төлийг нүглийн төлөө өргөх тухай тийм ойлголт байж л дээ. Тэгэхээр энэ бол манай эртний өмнөх үе рүү очивол яригдах зүйл гэсэн. Зөв. Сайн хүн байсан ч гэсэн одоо энэ там руу явна энэ төр гэж яриад байгаа нүгэлтэй холбоотой гэсэн үг. Нүгэлтэй холбоотой гэсэн үг. Нүгэлтэйгээс болоод. Тэгэхээр тэр хүмүүс нүгэл нь айгүй бага байвал болохгүй. Ер нь нүгэл бол их багын ойлголт болж байхгүй.
Тэгэхээр л асуудал үүсэж Тэгэхээр асуудал үүсэж байгаа. Ер нь бол яг хөө ингэж бид нар нэг ярьдаг штэ. За муухай жишээ байх үү те. Тэгэхдээ одоо ялгцвал хүрзээр утгаад үнэрлсэн ч өмхий. Хуруун дээр гогдоод үнэрлсэн ч өмхий. Яг үнтэй адилхан нүгэлд бол их багаан ойлголт бол байхгүй. Нүгэл бол нүгэл. Дээр нь нэг нүгэл байхад амьдрал бүхэлдээ гашлах, нүгэлтэй болох, нүгэлд хутгалдах, хангалттай болцол хангаж байгаа гэсэн. Энийг би зүгээр бас нэг ийм ойлголтоор боддتي. Сайхан бороотой өдөр тогоо дүүрэн банштай цааж ханлаа. Жаахан сүүн дутаад харин нэг халбаг тараг хийчлээ. Нөгөө банштай цаа тэр чигээрэл гашлна. Тэг шүү дээ. За нөгөө гашилсан банштай сүүтэй цайгаа айтайхан болгохын тулд дээрээс нь 40 литр сүү хийе л да. За тэрвээ 2 литрийн тогоо байгаа бол 42 литр гашилсан сүүтэй банштай цай болно. Тэг шүү дээ. Тэ нэрэ. Тэг яг үнтэй адилхан. Ганцхан халбаг тараг бүхэл бүтэн тогоо дүүрэн банштай сүүтэй цай гашлгаж байгаатай адилхан. Нүгэл нь их багын асуудал гэж байхгүй. Дээр нүгэл нь асар их хортой үр дагавартай. Дээр нь энэ дэлхий дээр нүгэлгүй үнэгч байхгүй гэж ойлгож байна. Би хүүхдүүд дээрээ ч гэсэн анзаардаг юм. Ингээ ярахаар зарим улсууд маань бас санал нийлэхгүйг мэдэхгүй. Тэгэхдээ Библиэлд яг хэлэгдэж байгаа нүглийн талаарх ойлголт юу гэхээр хүн ер нь нэм төрөлхийн нүглийн шинжтэй бай. Тий. Жишээ нь би хоёр хүүхэдтэй. Яг үнэ. Би одоо багадаа бол өгөөмөр байгаараа хуваалцаараа гэж заадаг. Харамлаараа чамд 9 байгаа нөгөө хүүхдэд нэг байвал тэмцээд аваараа аруулаа чинийх байх ёстой гэж заадаггүй. Уулна тий. Тэгээд байхад манай баг бол заримдаа ямар үйлдэл гаргадаг вэ гэхээр ер нь бол заагаагүй тэр зүйлийг мэрэгжлийн юм шиг хийдэг. Харамлах тий. Өөрийн юм шиг амиа бодох хуваа хичээг. Тэгээ яг энийг харахаар тэр жаахан жижигхэн дөнгөж ургаж төлж байгаа амтэн ч гэсэн өөрөө мэдлгүй яг л дотроос нь тэр шинж чанар илэрч байгаа. Тэгэхээр ер нь бол хүн төрөлхийн нүгэлтэй бөгөөд одоо ингээд яривал бүр анхны үе ирүүл очих гэдэг нь хүн нүгэл унсан цагаас ахгуулаад дэлхийн ертөнц хүн төрлөختөн тэр чигээрээ нүгэл гэдэг асуудалтайгаа тулалдаж, тэмцэж, нүгэлдээ ялагдаж, нүгэлдээ гүйцэгдэж, баригдаж, хор уршиг үр дагаврыг нь амсаж, харилцааны эвдрэл, зөрчил, хүчирхийлэл, ёс бус зүйлүүд үрж. Харин энэ бүгдийг шийдэхин тулд нөгөө сайн нь ховрдоод саар муухай нь олширсан энэ нийгмийг цэвэрлэн ариусгахын тулд тэгээд зогсохгүй тэр нүглийн хөлс нь юу гэж хэлсэн бэ гэхээр үхлийн талаар хэлэхдээ энэ дэлхий дээр амьдрахдаа үгсэн юм шиг үнцэн дотор амьдраад энэ дэлхийн амьдрал дууссаны дараа мөнхийн зовлонгийн үхлийн тухай бас хэлж байгаа байхгүй. Төлбөр нь тэгэхээр зөвхөн гэмт хэрэгтэн шорон дорно гэдэгтэй л адилхан. Өөрөө даал хүрээд амиа алдахаараа төлөөсөө төлчлөө гэсэн үг. Үгүй. Энэ нь үхлийн талаар ярьж байгаа гэдэг нь энэ дэлхийн амьдрал дуусаад мөнхийн зовлонд орох хувь тавилангийн тухай ярьж байна. Бас харин энэ бүгдийг шийдэхийн тулд амьдралыг бүтээсэн бурхан, бүтээсэн бүтээлээ хайрладаг тэр бурхан энэ асуудлыг шийдэхийн тулд өөрийн цорын ганц хүүгээ энэ дэлхийр үлгээсэн тухай Библийн Иохан номын 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээр хэлсэн байна. Түрүүн таны хэлээдсэн чинь. Тэгээд Есүс буюу Бурхны цорын ганц үе дэлхий дээр ирсэн хамгийн том, ерөөсөө хамгийн чухал шалтгаан бол юу вэ гэхээр нүгэлд баригдаад нөгөө амьдралын утга учир үнцэн хар цагаанаас заримдаа ялахгүй харыг цагаан гэж ойлгоод энэ нь үнцэнтэй гээд бусдыг гэмтээгээд байхтал би өөрөөр л байж гэнэ гээл те. Ингээд явж байгаа гаждсан, эвдэрсэн байгаа энэ амьдралын тогтолцоог эрүүл болгох. Тэгэхдээ энэ нь бонус гэж бас ойлгож байна. Хамгийн чухал нь яг тэр үндсээр нь бүх амьдралын үнцэн мөн чанарыг өөрчилж нүгэлд баригдсан хүмүүсийг нүглээс чөлөөлөхийн тулд энэ амьдрал дуусах үед үхэлд биш харин Бурхны бидэнд бэлдсэн деважинд буюу мөнх амьд хүрэхийн тулд Есүс энэ дэлхийд ирсэн байхгүй. Тэгээд Есүс бүх нүгэлтнүүдийн төлөө өгсөн. Бүх нүглийн төлөөсийг төлсөн. Есүс гэм нүгэлгүй бузар муу ямар нэгэн хүнд байдаг тэр зүйл бол байхгүй. Цэвэр ариун нэг. Гэхдээ тэр нүгэлтнүүдийн төлөө яг нүгэлтийн юм шиг буруудагдаад загалмаа дээр өгсөн. Тэр нүгэлтийн юм шиг те бүх тэр ёс одоо амсаж болох, нүгэлтэн амсаж болох бүх өвдөлтүүдийг сэтгэл зүйн хувьд бүх байдлаар амсаад загалмаа дээр тарчилж амиалцсан. За тэгээд Есүс үхээд дуусаагүй. Тэр амьд ахуй цаг үедээ юу гэж хэлж ирсэн бэ гэхээр би дахин амилнаа. Хэрвээ Есүс үхээд дууссан бол ингээд үхэл бүх юм дуслаа шүү дээ. Гэтэл Есүс дахин амилсан нь юу вэ гэхээр хүмүүст итгэл найдвар энэ амьдралд те найдвар байгааг бас илэрхийлсэн.
Тэгээд Есүс амьлаад юу гэж хэлсэн гэхээр надад итгэдэг хүн мөн хамтай. Надад итгэдэгнийхэн одоо авралыг авна гэсэн чухал зүйлийг хэлсэн гэсэн. Тэгээд тухайн цаг үед өөрийг нь тойрон хүрээлсэн байсан дагалдагч нартай нэг чухал таалгуур өгсөн. Бүх дэлхий даяар яваад бүх үндэстэнд очиод амьдралыг бүтээсэн Бурхан энэ бүх нүглийн төлөөсийг бүгдийн төлөөд авралыг бүх хүнд боломжтой болгосон шүү гэдгийг хэлээрэй гэдэг одоо заавар захирамж өгсөн гэсэн. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн Христ итгэдэг хүмүүс яг тэр зааврыг хэрэгжүүлж яг амьдрдаг байх нь шүү. Тэгээд энэ дагуу 90-ад оны ихээр одоо Америк, Англи, Солонгос одоо янз янзын илгээлтийн эзэд буюу сүм цуглаанд явдаг олон хүмүүс одоо Бурханаас ирсэн энэ зааврыг зүрх сэтгэлдээ тээгээд Монгол руу ирсэн байж штэ. Одоо пасторынхаа үед бас би тэнд очиод тэнд байгаа монголчуудын төлөө яг тэгээд үйлчилж байгаатай яг адилхан тэр хүмүүс Монголд ирээд монгол хүмүүст Бурхан энэ дэлхийг хайрлаад цорын ганц хүүгээ явуулаад Есүсийн дотор бүх нүглийн асуудлыг шийдсэн. Энэ амьдрал бол хугацаатай дуусна шүү. Харин Есүст итгэсэн хүний хувьд бол нүглийн төлөөс бүх юм төлөгдсөн учраас деваж мөнхийн зовлон буюу тамд биш мөнхийн улсад байх мөнх хам баяр хөөр аврал ирсэн шүү гэдгийг л монголчуудад ирж хуваалцсан гэсэн үг байхгүй. Тэгээд өнөөдөр Монголд байгаа энэ цуглаанууд бий болж, христч нар бий болж, тэгээд хүмүүс энэ мэдээг сонсоод ямар гоё мэдээ юм бэ, энэ чи итгэчи гэд ингээл юм өөрчлөгдсөн гэсэн үг биш байхгүй. Түрүүний миний ярьсанчлан маш олон хүмүүс эргэлзээтэйгээр, асуулттайгаар үний юм уу? Нэг одоо та нэвтрүүлгийн нэр шиг итгэмээргүй юм аа. Тийм гэхдээ үнэн үү те? Үнэн үү? За би бол тэгжил залбирсан гэсэн үг шүү дээ. Тэгэл яг та үнэхээр байдаг юм уу? Үний юм уу? Үний юм бол би нэг амьдрсан шиг амьдрмаар байна. Тэгээд та үндсээр өөрчлөгдсөн байна зүг те. Яг үнэ. Тэгээд дагаад бонус нь юу гэхээр ингээд олон зуршлууд энэ дэлхий дээр байхгүй болсон гэсэн үг миний хувьд бол. Тэгэхээр ер нь одоо хүмүүс ч бас ярьдэн шүү дээ. За одоо бол айгүй гоё ойлгомжтой болсон шүү та. Санаа зовтой. Тэгэхээр хүмүүс ч ер нь ярьдэн шүү дээ. За одоо энэ чуулганд нь явж мовлаа гэх юм бол те. За архинасаа гарч ивэл болоо. Ашигтай. Ер нь ингээд яг хуу тэр мэрийг ингээд нэг явуулчвал болж байна. За наавн ч одоо ингээд нэг айгүй урттай юм байгаа. Тэргээл засчихвэл тэгэл болоо ер нь авах авчлаа. Гэх юм бол яг таны ярьж байгаатай харьцуулахад тэр чинь айгүй өнгөцгөө харж ийн гэсэн үг байна шүү дээ. Өнгөцгөө. Тий, ер нь бол маш олон хүмүүс яг нэг үлэхэд цуглаан дээрээ олон зуршлын асуудлаа шийддэг. Тий. Тэгэхдээ шийдэж байгаа шийдэл нь юу вэ гэхээр нөгөө архинаас гарах сургалт тэнд болоо бол тий. Архины хор уршигын талаар толгоондоо ортол ингээд толгоондоо ортол байхын мэдээлэл сонсоод дэми юм байна гэж гарч байгаа асуудал биш байхгүй. Яг миний ярьсан чинь чуулган хамгийн чухал зүйл юу ярьдаг вэ гэхээр Бурхны авралын тухай ойлголтуудыг л хүмүүст өгдөг. Тэгээ хүмүүс яг түрүүний миний ярьсан чинь надтай адил зүрх сэтгэлэнэгээд Бурхны авралыг амьдралдаа хүлээж авах үед нөгөө амьдралыг үзэх үзэл үнс нь бүх юм дагаад өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээ ялагдаадсан зуршлуудаа ялдаг. Энэ нэг талаараа зүгээр бонус болж байгаа амьдралд нь энэ өөрчлөлтүүд ирдэг байхгүй. Тэгвэл яг тэр итгэсэн хүмүүсийн ер нь яг хэдэн хувь нь өөрчлөгддөг вэ? Та бас ингэ чуулганы пасторны хувьд бол бас тоо бүртгэж байгаа биз? За яг шударгаар хэлэхэд бол би 100% гэж хэлж чадахгүй. Ягаад тэгэхээр ирж байгаа хүмүүсийн дотор юу байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Зарим нь цуглаанд идэвхтэй явж байгаа ч гэсэн яг зүрх сэтгэлээ нээгээд за би Бурханд итгэе те. Би яг одоо Бурханд амьдралаа өргөөд Бурхны тэр өгж байгаа авралыг хүлээж авъя гэсэн чин сэтгэлгүйгээр зүгээр ингээд бас өөр найдвар täгээд энэ архины асуудлаа шийдчих юм уу гэдэг ингээд тэ эсвэл хүрээлэл нөхөрлөл сайхан эрүүл найз нөхөрл хүрээл хэрэгтэй болоод явж ич болно. За гадаад байгаа монгол хүмүүсийн хувьд болохоор бас эх орноос хангалцдаг. Тэгээд христийн цуглаан дээр одоо баяр наадамч гэдэг юм уу янз янзын тэмдэглэлт үйл явдлууд өгөхөөр монголчууд олноор цугларах нөхөрлөх үйл явдал байдаг учраас нөгөө юм нөхөрлийн хэрэгцээнүүдэд байгаа ч гэсэн ирж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр цуглаанд ирсэн хүн болгоныг л өөрчлөгдөж байна гэж хэлвэл бас буруу л да. Зарим нь цуглаанд яваад би өстой итгэгч болж байна ингэж байгаа гэсэн ч нөгөө яг ухамсарт үйлдэл дээрээ бас ирэхээрээ бас ингээд ингээл донголтой за зарим талаараа нөгөө өргөс авч байгаа юм шиг шууд өөрчлөгдөхгүйгээр хугацаа орж байгаа хүмүүс ч байгаа. Гэхдээ яг Есүст зүрх сэтгэлээ нээгээд Бурхнаар амьдралаа өдөрдүүлэхийг шийдээд нэг талаараа Бурхан минь та миний амьдралын эзэн миний Бурхан болооч гэж зүрх сэтгэлдээ Бурханыг ураад те Христ итгэлийг яг үнэнээсээ зүрх сэтгэлээсээ хүлээж авч байгаа хүмүүсийн хувьд бол мэдэгдэхүй зөв өөрчлөлт бол үнэхээр хангалттай өөрчлөлтүүд гардаг.
За энэний жишээнүүд бол яривал бас зөндөө байна л да. Тийм. Та тэгвэл нэг гоё яг тийм өөрчлөгдсөн жишээ яриач. Энд бас би нэг бодоод байгаа нь Христэд итгэсэн хүмүүс ч гэсэн ингээл худлаа яриад явдаг юм байл шүү дээ. Эсвэл би ингээд нэг цуглаанд явж исэн тэгсэн тэнд байсан нэг хүн те надтай тэнд бааранд таарсан шүү дээ гэдэг ч юм уу тиймэрхүү яриа сонсч л байла. Тэгэхээр ер нь бол ингээд таны хэлсэнтэй бол яг нийцж ин л та зарим хүмүүс өөрчлөгддөг, зарим нь бас дотроо итгэдэг юм эсвэл зарим нь хугацааны хувьд гэж ярьж байна те. Тэгэхээр бас энэ өөрчлөлтөд цаг хугацаа ордог нэг хэсэгтээ бас ингээд инхэл донхолтой байдгийн байна гэдг нь ойлгогдчихэв. Тэгэхээр энэ дээр яг нэг тохирсон та хүмүүс ер нь ингэж өөрчлөгддөө шүү. Тэгээ би бас яг ийм өөрчлөлтийг харсан шүү гэсэн жишээ байвал яриач. Та өөрийнхөө жишээг байсан ч болно. За хамгийн сүүлд болсон нэг жишээ гэвэл би одоо Солонгост очиод 3 жил 6 сар болж байна. За. Энэ хугацаанд бас цөөнгөө болон залуучуудтай, гэр бүлтэй уулзаж миний амьдралыг өөрчилсөн тэр Бурхны авралын талаар Бурхны сайн мэдээг хуваалцаж Христгэл дотор алхахт нь чадлаараа дэмжиж явж байгаа. За энэ дунд нэг залуу байна л да. За. Тэг яг би нэрийн дурдаад яах вэ? За дондог. За ноён дондог гэж дурдчихэ. За. Тэгээ нэг өдөр нэг залуу надад утаслаа л да. 3 жилийн өмнө гэсэн үг ирээд очиод удааг байхад. Тэгээд Солонгост бол яг пастор гэдэг үгийг нөгөө муксаним гэж хэлдэг. Пастор л гэсэн үг л дээ. Адилхан солонгосоор пастор гэсэн. Тэгэд нөгөө залуу маань уцтаад та нөгөө муксаны мөн үү гэж тэгж байна. Би мөн байна л. Монголоос ирсэн муксан. Тантай нэг уулзах бол гин. Өө тгийгээ. Тэг би гэрээ хаяг өглөө. Та нөгөө залуу маань хүрээд ирсэн. Айгүй өрхөн сэргэлэн цаваа, ажилсаг, яриа өөрөө сайтай. За орж ирээд бид нэг 30-40 минут яриа суухад нөгөө залуу маань бол бараг л 60% нь тэр залуу маань ярьж байгаа юм л да. Би Солонгос дээр хэдэн жил болж байна. Өстой ингэж ажиллаж байна. Би бол ийм байгаа, ийм байна гэл. За энэ хөөр яриа өөрөөтэй их сэргэлэн байрын залуу байна да гэл. Тэгэхдээ энэ залууд нэг асуудал байна да. Энийг шийдчихүүлэх хайтайхан байна. Гэл харж ялаа. Тэгэхдээ тэр асуудал бол яг түрүүний битэрийн хөндөөл яриад байгаа тэр үндсэн өөрчлөгдөх ёстой хэсэг байсан л та. Тэгээд би юу ярьсан гэхээр хинд мундаг байна. Чи бол их сэргэлэн цовоо, саруул, сайхан сэрэг ухаантай, амьдрал тайртай, хөдөлгөөнтэй мундаг байна. Гэхдээ яг үнийг хэлгээд хинд чи айгүй бол асуудлуудтай бас байна. Тэгээд энэ чигээрээ цаашаа явах юм бол ер нь бол бацаахгүй амьдрах нэ. Тэгээд яг харахад асуудлууд нь нүдэн дээр нь байсан, нүүрэн дээр нь. Тэгэхээр юм үзмэрч шиг л хэлсэн шүү. Үзмэрч шиг яагаад гэхээр нүдэнд хөхөрцөн байсан. Хамар автцсан байсан. Зөв. Бас зодон байсан. Нүдээ яачаа миний дөө. Ачигтэр хараа уугаад нэг юм бол. Харин тийм шиг байна. Тэгээд ер нь уух идэх асуудал яаж яах гэсэн чинь харин надад нэм асуудал байна. Уух асуудал байна. Тий хэр гэсэн чи ер нь шүү. Өдөр болгоно л барах гэж. Өөр юу вэ? За би нэг жаахан мөрөгтэй тоглолтог асуудал байна. Тийм үү. За тэгээ энэ хоёр дээр одоо яах вэ? Тэгээ нөгөө залууд би ярьсан л та. Ахын дүү энэ бол зүгээр асуудал бол биш шүү. Айгүй бол улсууд эндээс болоод амьдралаа алддаг. Тэгээ өөрөөсөө энийг шийдэж чаддаггүй. Сэтгэл зүйч янз янзын хүмүүс туслах гэж оролддог ч гэлээ. Яг үнийг хэлэхэд чамд хангалттай бүр бодтой тусалж чадах нэгэн байгаа бол энэ амьдралыг бүтээсэн Бурхан чамд үнэхээр амьдрал өгнө шүү. Тэгээ Бурхан бол үнэхээр бодтой шүү миний дөө. Амьдралыг бүтээсэн тэр Бурхан бидэнд ийм боломжуудыг өгсөн байт юм аа. Тэгэл би авралын тухай Есүсээр дамжуулж ирсэн нөгөө бэлэг болж ирсэн Бурханы авралын тухай ярьсан. Саяны ярьсан юмнууд ярьсан байна шүү. Тэгээ дараа нь би тэр дүүг шийдвэрт уудсан л та. Тэгээ миний дөө чи тэ зүрх сэтгэлээ нээгээд энэ айгүй энгийн боловч маш бодтой өөрчлөлт авцардаг. Энийг би өөрөө туршиж үзээд амьдралдаа би 20 гаруй жилийн үр дүнгийн хамсаа явж байгаа юм байгаамаа. Чи зүрх сэтгэлээ нээгээд яг тэр Бурханы чамд өгж байгаа тэр сайн сайхныг, авралыг, Есүсийн дотор ирсэн тэр нүглийн уучлалыг, мөнх хамиг чи хүлээж авах уу? Тэгээ нөгөө дүү маань хүлээж авъя гэсэн л дээ. Тэгээд манай гэрт манай гал тугаанд битээр хамт залбирсан. Яг л төрлөх монгол хэллээрээ зүрх сэтгэлээ нээгээд тэр дүү маань надад хамт залбирсан. Бурхан минь би ийм асуудалтай явж байна. Есүсийн дотор энэ бүх гэмнүгэл асуудлуудыг та шийдсэн юм байна. Тэгээд зогсохгүй та надад мөн хамиг өгсөн юм байна. Тэгээд би зүрх сэтгэлээ нээгээд яг одоо танаас энэ аврал мөн хам өөрчлөгдсөн амьдралыг авмаар байна. За тэгээд тэр дүү
хамт залбирчаад явсан. Тэгээ миний дотор нэг жаахан юу байлаа л та. Юу. Хүндүр байлаа. За. Ягаад тэгэхээр нөгөө дүү гэртээ тэр мөрөдөө тоглоом ууж идэх асуудлууд болж исэн. Гэрээгээр утсан учраас эхнэр хүүхэд нь Монголд. Тэгээ би юу гэж хэлсэн бэ гэхээр дараа нь араас нь уцтай. Миний дүү ер нь бол чи төр манад байгаа чи. Хоёулаа 6 сар хамт бай. 6 сар хамт бай гэж юу? Тий. Уцнараа хөрөөдөр ахын дүү. Ер нь чамд бас аюу сайн хүрээлэлж гисэн эрэхтэй. Бурхныг улам илүү таньж мэдэх чинь би бас туслая. Тэгээ нөгөө дүү маань тортой овц сонор юмнууд аав хөрөөд ирсэн. За ингээд битээ 6 сар тэгээ хамт байхаар хэцүү шүү. Оо юу нь хэцүү байх вэ? Тэгээд нөгөө дүү маань ажилдаа явна, орой ойрон битээр ярилцсан, амьдралын тухай ярилцсан. Тэгээд бурхны талаар таньж мэдгэхэд би тусалсан. Бурхан яг хинбэ гэдэг талаар надад байгаа бүх зүйлээ л хуваалцсан. Тэрний дараа нөгөө дүү маань бурханд залбирч амьдралд байгаа асуудлуудтайгаа тулсан. Тэгээд шийдвэрүүд гаргасан. Нэг өдөр төрс өдөрт явдаг байхгүй. Тэгтэн би хэлж जैन л да. За одоо ухамсартай байна. Эддээ чи одоо өөр хүн болсон. Ааха. Энийгээ мэдж байгаа үстэй. Мэдж байгаа. Санаа нь тийм хичээн шүү. Хэрвээ чи хичээгээд зүрх сэтгэлдээ шийдвэр гаргаж байгаа бол чиний хичээл зүтгэл үр дүнд хүрэхэд бурхан чамд туслана. Чи харин зоригтой бай, шийдвэртэй бай. Аль талын оролцоотой юм ярьсан биш үү? Бурханч туслана. Үр нөлөөтэй нэг үгийг айгүй хэл. Ямар үгүй гэж хэл. За. Тэгээд нөгөө дүү явсан. Орой 10 төглөө миний чихэн санаа зовж штэ. Тэгэл би уцтлаа л та. За яг нэрийг хэлэх гэж штэ. Нөө дондог. Тэгээ хаана явна вэ дөө? Оо би одоо ингээд дуусаад төрс өдөр дуусаад гарах гэж байна. За. Тэгэл би дотроо бодохгүй юу. За ялсан байгаасай. Тэгээ нөгөө дүү ороод ирлээ. Тэгэл би тэрэл те. Давгүй юм дөө давгүй. Тэгэл би ингээл давхар үнэрлээл үзэж байгаа штэ. Тэгсэн чи үнэхээр юм үнэртсэнгүү. Тэгээ нөөдөө маань их баяр өртөө болцсон. Би үнэхээр үгүй гэж хэлсэн шүү. Тэгээд миний одоо харж байгаагаар тэр цагаас хойш 3 жил өнгөрч байна. 3 жил арх угаагүй. Тэгээд тамхинаас бүрэн гарсан мөрөдө тоглоог. Яг энийг дагаад юу болж байна гэж эдийн засгийн сайжирсан. Ууж иддэг асуудал байхгүй болсон. Маш хөдөлмөрч. Хэрвээ хөдөлмөрч хүмүүс ууж идэхэ болчих юм бол ямар их амжилтанд хүрдгийг тэндээс харсан. 3 жилийн дотор аяйгүй бол юм амжуулсан шүү. Монголд байраа авсан, ор дээрээ авсан, машинтай болсон, маш сайн ажилдаг. Аяйгүй ажилсагд. Харин түүнийг хойноос нь чангааж исэн зүйл юу байсан бэ гэхээр нөгөө зуршлууд байсан л та. Олсон хэдэн мөнгөөр уучдаг юм уу, эсвэл мөрөдө тоглодог юм уу те. Тэгээ дээр нь яг хөөөр ажлын бүтээмж суулрна, ядарна. Нэмээд тэ дахиад нөгөө өсөл мөрөөдөл зорилгын төлөө ажиллах гэхээр би хаана хүрэхгүй асуудал гарна. Харин дараа нь тэр 3 жил яг тэнд хамт байхад одоо Монголд ирсэн байгаа л да тэр дүү маань. 3 жил дараа нь ингээ яг хажуунаас нь хараад би үнэхээр баярлсан. Энэ бол миний хамгийн сүүлд харсан, яг хажуунаас нь бодтой харсан том өөрчлөлтүүдийн нэг. Тэгээд энэ өөрчлөлтийг харсан найзууд нь, энэ өөрчлөлтийг харсан ээж нь, хадам ээж нь хүртэл их баярлсан. Тэгээ надтай бас холбогдсон шүү дээ. За тэр маань тантай уулзаад их сайхан болсон. Эхнэр нь учиргүй их баярлсан. Дээр нь эхнэр нь дундуур нь хүүхдүүдтэйгээ нэг удаа Солонгос руу очсон. Тэгээд бид нар бас хуваалцсан. Тэр дүүг юу өөрчилсөн тухай тэр мэдээг хуваалцсан. Тэгээд эхнэр нь бас Христ итгэгч болсон. Одоо Монголд байгаа миний бас Монголд холбоотой сүмд тэр гэр бүлэнд явж байгаа. Нөө за. Тэр хадам ээж нь эхнэр нь энэ тань руу залгаа за баярлалаа. Одоо та баста дүүг минь нөхрийг хүүг минь нөхрийг минь өөрчилж өглөө гэх үе та юу гэсэн. Оо яг үнийг хэлэхэд би өөрчлөөгүй. Харин надад байгаа тэр амьдралын утга учир тэр сайн зүйл болсон одоо тэр бурхны хүч чадал те энэ сайхан дүүг өөрчилсөн шүү. Тэгээд та нар ч гэсэн энийг бас хуваалцмаар л байна да гэж хэлсэн. Тэгээд ээж аав руу би Монголд байдаг нэг найзгаа явуулаад тэр найз маань очиод бас бурхны тухай тэ Есүсийн дотор одоо бидэнд өгөгдсөн авралын тухай тэр амьдралын сайн сайхны тухай мөн хэмийн тухай хуваалцсан. Эхнэр нь бол Солонгост очиод зүрх сэтгэлээ нээгээд яг ингээ хүлээж аваад энэ бол их том өөрчлөлт болсон. Тэгээд их сонирхолтой нэргэн тойронд байгаа найзууд нь одоо ч найзалж байгаа хэвээрээ. Тэд нар тэгээ ярьдаг. Манай энэ үнэхээр өөр болсон шүү. Яг нэг танаа найзууд тантай ярьдагтай адилхан ярьсан юм шүү те. Гэхдээ бид нар бол ингээ дагаад ирээгүй байгаа сүмд. Тэгэхдээ их өөр болсон шүү. Таныг бас таньдаг болсон аа нөгөө хүмүүс. Таньдаг айгүй сайн тань. Тэгээ бас айгүй хүндэлдэг. Дээр нь тэр дүү маань эхнэрийгээ эренгуут
Солонгос хурим хийсэн шүү дээ. Тэр Тэр хоёр мань хуримлаагүй зүгээр ингээд айл болцсон байсан. Сайхан айл. Тэгээ нөгөө дүү маань юу гэж хэлсэн гэхээр би одоо шинэ хүн болсон. Би одоо цоо шин амьдралаар амьдрна. Би гэрлэлтэй хүртэл дахиад цоо шинээр үнцэнтэйгээр ингээд явуулмаар байна. Тэгэхээр эхнэр хүүхдүүд ирсэн дээр би одоо энд хурим хийя сүм дотроо. Тэгээ тэр нь манай яг миний үйлчилж ясан тэр сүмийн анхны одоо Монгол том хурим болсон. 100 гаруй монголчууд ирсэн. Нижгэр сайхан хурим болсон. Тэгээ тэнд бас дүү маань тэ Есүстэй уулзаад Есүсийн дотор ирсэн тэр мөнх хам баяр хөөр авралыг аваад амьдрал нь өөрчлөгдсөн тухай одоо сайхан гэрчилсэн гэсэн үг. За баярлалаа. Сайхан гэрчил байна, сайхан түүх байна тийм ээ. Мэдээж яг энэ түүхийг сонсож байгаа олон хүмүүс гэхдээ за би бол одоо юм ч байна гэж юу ах вэ гэж бодож байгаа хүмүүс байгаа л баг. Мэдээж хүн болгон амьдралын нөхцөл байдал өөр байгаа тийм. Магадгүй өнөөдөр уугаад явж байгаа нэг хүн энэ талаар сонсоод эсвэл яг тэр нөгөө зуршилдаа баригдсан байгаа хэн нэгэн сонсоод үгүй сайхан ли. Гэхдээ миний намайг бол барахгүй баха тий. Би бол бүтэхгүй баха гэж бодчих болно шүү дээ. Тим нөхцөлд ер нь бурхан яг хэр чадaltaй гэж та боддог вэ? Ямар ч хүнийг одоо ингээ өөрчилж чадах уу эсвэл яг ингээ хамаардаг үү тий хүнийх нь онцлогоос болоод байна уу? Тэр талаар та нэг хуваалцаач. Өнөөдөр яг тэгээ сонсоод явж байгаа тийм хүн байвал та юу гэж хэлэх вэ? За яг тийм хүн байгаад би тэгж хэлмээр байна. Итгэл одоо бурханаас ирж байгаа энэ аврал найдвар бол хэнийг ч хувьсхан өөрчлөх чадaltaй. Хэнийг ч гэж үү? Хэнийг ч өөрчлөх чадaltaй. Адгийн нүгэлтэн гэж хүмүүс нийгмээрээ цололсон тий эсвэл нийгэм тэр чигээрээ одоо айдаг, эргэцтэйв, гэмт хэрэгтэн, айл эсвэл залхаа, эсвэл одоо юу гэдгийг амьдрал хэд хэдэн амьдрал сэглээ хийцсэн. За би ч бол дампуурсан, өнгөрсөн. Нэр хүнд нь бүр байхгүй болсон. Эсвэл бүр гудамжны аригчин байсан ч Бурхны хувьд бол өөрчилж чадахгүй хин нэгэн гэж байхгүй. Бурхан тэр үнсийг бас хайрлах уу? Хайрладаг байх. Бурхан бүх хүнийг хайрладаг. Библиэлд юу гэж хэлдэг вэ гэхээр Бурхан бүх хүнийг хайрладаг бөгөөд бүхнийг аврагдаасаа мөнх амир ирээсэ гэж хүсдэг гэж хэлдэг. Бүх хүнийг бэлгсэн амьдралтай болоосоо гэж хүсдэг гэж Библиэлд хэлсэн байдаг. Тэгэхээр Бурхан хурж, өөрчилж, хувьсгаж чадахгүй хинч байхгүй гэсэн үг. Тэгээд ер нь бас үзэж байгаа хүмүүс дунд ч гэсэн өөрөө биш юм аа гэхэд за манай тэр бол бүтэхгүй ингээд дуусах юм шиг байна гэж бодож байгаа бол тэр хүнийг чинь ч гэсэн Бурхан өөрчилж чадна. Энэ нөгөө хүн хүнээ өөрчлөх гэж үзээд цөхрөх ядрах тухай асуудал биш байхгүй. Энд бид нар харьцангуй ойлголт яриатай. Тэр нь юу вэ гэхээр амьдралыг бүтээсэн Бурхан. Нөгөө энэ тэнгэрт байгаа нар сар ууд мөчөд гариг ертөнц энэ уул тоолгоо загас жарааха хідэн сая живаагаараа тоологдох өвс ургамал жигүүртэн шууд энэ ам амьдралыг бүтээсэн Бурхан. Энэ олон бүтээл донд нэг бүтээл нь болох хүн гэд тэр хүнийг ч гэсэн бүтээсэн Бурхан. Хүнийг 100% өөрчилж чадна. Жишээ нь миний энэ зүүж яваа цаг эвдэрбэл би өөрөө ноцолдвол бүр их эвдэлж магадгүй. Яг бол би мэдэхгүй. Би бүр сэтгэл гаргаад бүр хайрлаад, зориулт гаргаад, өдөр шөнөгүй үзээд, уйлаад ч ноцолдоод засч чадахгүй гэж магадгүй. Бүр эвдэлнэ. Яг тэгэхээр мэдэхгүй. Мэдэхгүй. Харин энэ цагийг бүтээсэн хүн, энэ цагийг бодож олсон хүн, үйлдвэрлэсэн хүн, эд ангийн өөрөө угсарч хаана юу байх уу гэдгийг нэг үрчлэн бүртгэж байгаа байрлуулсан хүнд авчиад тэгвэл юу нэвдэрснийг бараг хараал мэднэ гэсэн. За тэгэл засна. Яг үнтэй адилхан бидний амьдрал чинь өөрөө энэ амьдралыг бүтээсэн Бурханд харьяалагддаг. Тэгэхээр эвдэрсэн байгаа яг тэр амьдралыг бол ямар ч амьдрал байсан. Нөгөө цаг дотор олон янз байгаа шүү дээ. Усны хамгаалтгүй том жижиг аялын албан тусгааны офисын бизнесийн спортын гэх яг үнтэй адилхан энэ дэлхий дээр олон янзын хүмүүс байгаач бүгдээрээ л яг тэ Бурханы бүтээсэн бүтээгч тэр Бурханы бүтээл гэдэг тэр категори дотор л явж байгаа. Тэгэхээр Бурхан ямар ч эвдэрсэн тэр амьдралыг эргүүлж, шинчилж, засаж эдгэж чадна гэж хэлмээр байна. Бид Бурханы тухай ярьж байна шүү дээ, тэ? Хүний тухай. Агуу хүний тухай биш, зүтгэлтэй хүний тухай биш, эсвэл чадварлаг лектрийн тухай биш. Ярингуут хүмүүсийн сэтгэл хөвлөцдөг хэнийгний тухай биш. Харин амьдралыг бүтээсэн Бурхан хүнийг өөрчилж чадахгүй гэдэг юм ярьж байна. Тэгвэл энэ дээр би 100% хэлмээр байна. Танд найдвар байгаа шүү. Бурхан таныг 100% өөрчилж чадна. Бурхан таныг зүгээр сайн хүн болгох биш. Түүнээс илүү зүйлийг таны амьдралд хийж чадна. Таныг цоо шин хүн болгоно, танд мөнх амийг өгнө, таныг итгэл найдвар баяр хөөрөөр дүүргэж чадна. Энэ бол Бурхан. Дээр нь бас юу гэхээр магадгүй найз нөхөд хань ижил үр хүүхэд
хин нэг нь ингээд алдаж индээ за энэ ч өнгөрсөн гэж байгаа хин нэгэн байгаа бол тэр хүнийг ч гэсэн бурхан өөрчилж чадна шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр та тэр хүнд ч гэсэн очиод те хэлж болно шүү л гэж хэлэх гээд байна гэсэн үг шүү дээ. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань цаг ерөнхийдөө дууссан байгаа. Подкастын маань. Яг нэг зүйл надад бас их асуучмаар санагдаад байгаа. Тэгэхээр энэ та нэг товчхон хариулж өгөөрэй. За дуусгая. Яг таны саяны хэлснэг сонсоод хүмүүс бас нэрээ тэгвэл надад бас найдвар байгаа юм байна да гэж бодож болно шүү дээ. Гэхдээ тэдгээр хүмүүст тань шиг одоо за манай түрээ дээрээ 6 сар хоёлаа хамт амьдрий. Тэгээ би хажууд чинь заа зөвлөөд өгье те. Тэгээ яг ингээ алдах үед нь урамшуулад тэгээ яг онох үед нь уухгүй ороод ирэхэд нь баярлаад тэврэх тийм нэгэн байхгүй бол яах вэ? За би бас нэг зүйл хэлэхэд би нөгөө цуглаан дээрсэн хүн болгоныг 6 сар амьдруулаагүй. Тэр дүүгийн хувьд бол яг нөгөө гэр бүлээсээ хол хүний нутагт тэгээд гэр орондоо яг тийм тоглуулж барьдаг те асуудлууд байсан. Тийм учраас тэр орчноос нь хөндөрүүлэх гэж л гэртээ авцарсан. Тэрнээс маань цуглаанд одоо солонгос цуглаанд 40 орчим насанд хүрэгчд явдаг. Бүгднийг гэртээ амьдруулаагүй. Харин би юу гэж хэлэх гээд байна гэхээр мэдээж яг зааж зөвлөөд ярьж хэлээд чиглүүлэх нэгэн хэрэгтэй. Хэрвээ тийм хүн хэрэгтэй гэж байгаа бол би тэгж хэлмээр байна. Монголд байгаа бүх сүм чуулгануудад пастор удирдагч нар байдаг. Тэдний яг одоо пастор, библийн багш, сүм цуглааны ахлагч гэдээ явж байгаа гол зорилго бол өнөөдөр бидний яг ярьж байгаа энэ үнэнийг л хүмүүст ойлгуулах, таниулах, таньж мэдэхэд туслах тийм зорилгоор л тэнд амьдралаа, залуунасаа өөрт байгаа хүнээ зориулаа, цаг заваа зориулаа явж байгаа. Хэрвээ та яваад очивол бүгд баяртайгаар танд мэддэх, тэ ойлгож, таньж мэдсэн бүх зүйлээ танд хуваалцах. Тийм одоо олон удирдагч нар бол байгаа шүү. Тэгэхээр Монголд христийн чуулганууд руу очиж болох юм шүү дээ. Ойрхон байгаа сүм цуглаан руугаа очиод юу мэдмээр байгаагаа чөлөөтэй хэлээрэй. Тэгээ яг тэрийг л хэлэх гэж, ярих гэж, таниулах гэж, мэдүүлэх гэж сүм чуулганууд байгаа шүү дээ. Тийм болохоор та яваад очивол бүгдээрээ баярлан өгөх байхаа. За баярлалаа. Сонсогч танд итгэмээргүй гэхдээ подкастын энэ удаагийн дугаар хүрлээ. Есүс Христ хүнийг сайн хүн болгодгүй гэдгийг нь итгэмээргүй маа. Уул нь сайн хүн болгодог гэж бодсон тэгсэн чи үгүй гэдг нь сони юм да гэсэн сэдвээр бид нар Global Mission Христийн чуулганы пастор Ноён Отгонбаатартай ярилцлаа. Гэхдээ энэ зөвхөн эсрэг утгаасаа гэхээс илүүтэй давсан утгатай буюу Бурхан бол хүнийг цоо шинэ хүн болгодог бөгөөд үндсээр нь өөрчилж амьдралын утга учир хийгээд зориг дунд удирдаад ирээдүйд бас бэлэг болох тэр мөнх амьд зүйлийг өгдөгөө гэж манай зочин маань ярьлаа. Тэгээ энэ бүхэн итгэмээргүй танд бас тийм итгэхэд амархан сонсогдохгүй байгаа бах. Гэхдээ та бодоод үзээрэй яг энэ үнэн үү? Сэний зочин маань бас үнийг ярьсан уу? Амьдралаас нь болоод хэрвээ ярилцъя гэх юм бол бас өөртөө холбогдоод та ярилцаад үзээрэй. Тэгээ үнэн эсхийг та өөрөө мэдэж шийднэ. Харин үнэн бол яах вэ? Тэгвэл та итгэхийг сонгох уу эсвэл эсрэг үзэхийг сонгох уу? Итгэмээргүй ихтэй подкаст танд хүрэлээ дараагийн дугаараар эрг уулзцгаая.